Энэ одоо яаж 450 мянган төгрөг өгөх юм бэ гэж бодлоо байна. Тэгэхээр энэ хаанаас авдгийг? Ихөөсөө хаанаас авч ирсэн? Энэ яагаад 450 мянган төгрөгийг өсгөхтэй байна юм? Яагаад тэр агаас ингээд хамаг хүн гээсээ аваад асууж очоод байгаа юм? Тийм ээ. Энийг таанаас хараад үзье. Эснийг асуусан. За дараагийн дугаарт нь надад нэг төсөл байдаг юм аа. Энд дээр нэг үнэхээр энийг хийх юмсан гэж бодож байсан. Цааш явах. Яагаад гэвэл зөвхөн сан байгууллага ихээр гонхоо аймаг байдаг байсан. Маш их зүйлс болоод хэрэг хатан өндөрлөгийг хараад нэг сан байгуулаад нэг гансаар мадсан мод харилцаа дээр зүрдээс ингэж байгуулж ажиллаж байгаа маа. 5 жил ажиллаа. 5 жил 2-7 би дэглэр захтыг сайн тасна өгчүүлсэн. Нарны шугал байж өсөж. Улаанбаатар хотод хэрэгжүүлээ. Аймаг сонгуур болгон хэрэгжүүлээ гэсэн нэг төсөл байдгийг. 10 гар хэрэгжүүлсэн. Тэгэхээр цаашдаа 10 жилийн дотор 100 гагаад ойлгох юм нэг хямдхан өгцөөсөн. Тэгээд техникийн төсөл байдаг. Тэгвэл дэглэр зах харагснаас хойш би ухаж байдгүй ширэн давгуураас Вари хотын ширээ давгуураас юм олзогсоод өнөөдөр бас хэрэгжээгүй. Ингээд тодорхой харж байгаа төсөл санаачдыг ерөөсөө дэмждэггүй. Би одоо энэ захирагчийн албаныг дэмжиж өгөх байгаад эрхэм хэсэг автоматар бас ойр ажиллаж байна. Ялангуяа энэ Батбаяр Баатархаа одоо тамандын дор та бүхний хийж байгаа нэвтрүүлж байгаа үйлсэл бол үнэхээр баярлаж байгаа шүү. гэж одоо ингэ хэлсэн. Улаанбаатар хотод машин маань төсөлтгүй явдаг боллоо. 13 литр бензин идэх машин маань 10 литр иддэг боллоо. Би ч гурван цагтаа иддэг боллоо. Гэхдээ олон сайн асуудал байна. Тэгээ энэ бүхнийг та бүхэн маань хэлж өгөөсэй. Баярлалаа.